Бүгдээрээ баруун болон зүүн талдаа байгаа хүмүүстэй зөвхт та баян болох боломжтой гэж хэлээд гарын нэг атгаад өгөөсэй гэж хүсэж байна. Би энд ингээд нөгөө үгийн тэмдэглэл хөтлж явахдаа зөвхт та баян болох эрхтэй гэж бичгээ алддаг байхгүй юу? Эрхийн үед ярих юм бол бидний хинж ирэхгүй байгаа. Тэ? Та бид Бурхны нэгүслэр баян болох боломжтой хүмүүс байна. Баян болох эрхтэй мэрхтэй гэж ярих юм бол шал өөр итгэл бичлэл болох нь шүү дээ. За тэгээд дараачийн 3-7 хоногийн туршид хэрхэн баян болох эзэн юуны учраас бидэнд эд баялагийг зөвшөөрдгийг 3 номлогч маань зааж өгнө гэж найдаж байна. Үргэлжлэлийг оорыгоос гэдэг шүү дээ. Тэ. За явж ийсэн баян байх нь гин нүгэл биш. Бид баян байх боломжтой гэж хэлсэн дээ. Тэрнээс гадна баян байх нь гин биш юм бол бас баян байх нь маш их шаргуун хөдөлмөрийг биднээс шаарддаг гэдэг үгээс харахгүй байгаа. За Библийн өөр нэг хэсэглэхдээ залхуу минь яв шоргоолж юу хийдгийг хар гэж хэлсэн. Шоргоолж яаж ажилдгийг харсан хүн байна уу? Мөнгөний ажилсаг тий. За бүгдээ заавал шоргоолжийг харахгүй явыг харъя. Явыг харъя тий. За энэ ингэсэн 7 хүү 3 охин гэж ярьсан. За 7 хүү 3 охин өсгөхөд хэр зэргийн хөдөлмөр шаардлагатай гинд байгаа аав ээж нар хэлж өгөөч. За манайх нэг 2 охин өсөх гэж болоос нэлээд болж байгаа. Тэгсэн энд 3 охин гэж байна. Тэгсэн чи цаана дахиад 7 хүү гэж байгаа байхгүй. За явах гэдэг айл бол 7 хүү 3 охин өсгөх гэж бол үнэнхээр хөдөлмөрсөн байж таарна тийм үү? Бурхан дотор. Гэхдээ зүгээр ч хөдөлмөрлөөгүй зөвхт хөдөлмөрлсөн байна. За дээр нь за үйлсүүлээ яриа. За тэр өөр хүүхэд яах вэ гэсэн чинь 7,000 хонь. Мянгат малчин цаашаа байгаа зү тий. 3,000 тэмээ. За энэ зүгээр 500 хос шар гэсэн хэвээр гэтээ зүгээр шар биш шүү. Буулганы 500 хос шар. 500 хос шар гэдэг чинь хос гэж байгаа 1000 шар гэсэн үг. Гэхдээ зүгээр шар биш. Юуны шар аах вэ? Буулганы. За 1000 шарыг буулганд сургана гэдэг бол ямар хайртай хөдөлмөр аах вэ тийм үү? 500 эм илжиг асар олон хамжлага гинэ. Нөгөө тоогийн бичих гэсэн чи чадаагүй юм дээр тий. Асар олон хамжлага, асар олон ажилтнууд. Би яг нэг тодорхой хэмжээний удирдах ажил хийдэг. Гэхдээ асар олон хэмжээний хүн удирдахгүй байгаа байхгүй. Гэхдээ асар олон хүнийг удирдна гэдэг бол тэнд удирдлага зүүн асар их ухаан. Асар олон хүнийг удирдна гэдэг бол маш их нүрэх хөдөлмөр тийм байж таарна. Энэ бүхнийг итгэмжтэйгээр авч явахын тулд хэр их хөдөлмөр хэрэгтэй вэ гэдгийг асуух хэрэгтэй гэсэн. За өөрөөр хэлбэл одоо баячуудын амьдрал өөр байхаас байдаг байх гэж атаархаас илүүтэйгээр баян хүмүүсийн ард маш их шургуу хөдөлмөр байдаг гэдгийг нь бодож үзээд хүндэтгэлтэйгээр хандах нь илүү дээр юм болов уу гэж хэлэх гээд байна гэсэн. За бүгдээрээ баруун болон зүүн талдаа байгаа хүмүүстэй таны шаргуу хөдөлмөр гин биш шүү гэж хэлье. За гэхдээ 1-р Тимот номын 6-гийн 10 дээр хэлэхдээ учир нь мөнгөнд дуурлах нь хамаг муугийн үндэс мөн гэж хэлсэн. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ гэж хэлжээ. Учир нь мөнгө бол хамаг муугийн үндэс гэж хэлсэн үү? Ямар мөнгө мө те. Мөнгөнд би дургу ингэж хэлэх шаардлага байхгүй гэсэн. Зүгээр л мөнгөнд дуурлах нь өөрөө хамаг муугийн үндэс шүү гэсэн. Мөнгөнд дуурлахаас нааш мөнгө бол нэг тийм муу зүйл болохгүй байхгүй юу? Карман дотор мөнгө хിവэрэл явна те. Мөнгөөр бид ямар нэгэн муруу зүйл хөдөлж авах үедээ эсвэл мөнгөнөөс болж бид нэр зүрх сэтгэлдээ буруу зүйлсүүдийг сэтгэж эхлэх үедээ муугийн үндэсүүдийг тарьж явдаг байна. За тэгсэн чинь бүр сургаалт үгс 10:22 дээр бүр баталгаатайгаар хэлсэн. За бүгдээрээ дараагийн ишлэгийг хараа. Сургаалт үгс номын 10:22. За гарч ирэх нь үү?
За би шууд хэлчихье. Бүгдээ гаргаж ирсэн болгосон хамтдаа уншия. Эзний өрөөл баяжуулах бөгөөд зовлон зүдүрийг үл нэмнэ. За одоо бол баталгаатай шүү дээ бүр. Эзний өрөөл ямар болгон гинөө? Баяжуулна гэж байна. Дөрвөн оны орчуулган дээр болохоор эзний өрөөл баян
үнэхээр хүнд зовлон туулж байгаа. Өвчтөй, гаслантай. Ямар ч гарах гарц байхгүй. Би өөрөө туслая гэсэн ч туслах боломж байхгүй. Тийм хүн дээр очих үед ямар байдаг вэ? Биднээс ямар үйлдэл гардаг вэ? Би тийм хүмүүс дээр очиж үзчихсэн. Үндэ хилэг хүүг олдохгүй. Тайтгаруулах арга байхгүй. Зүгээр л хань болохоос өөр аргагүй байдал нөхцөлөд үзэнд байдаг. Уг нь түүний найз нар үнэндээ хань болох гэж ирсэн боловч эцэстээ шүүгчийн дүрд тоглож эхэлсэн баг. Аргуудаа хөрх юм уудаг байсан чинь тэгэл тийм л юм болоо үсттэй гэдэг үгийг та сонсож байсан уу? Эсвэл бид ямар нэгэн хүнд муу зүйл тохиолдолд зүгээр л дэрэгд нь хань болохоос илүү төрүүлээ зөвлөгөө өгөх гэж яардаг юм биш үү? Эндээ би зүгээр нэг хөнхөн жишээ татъя. Нэгэн хүү аавынхаа төрсөн өдөрт зориулаад нэг гоё юм өөрийнхөө зурсан гоё бүтээлийг гоё байшин уурлаж гинэ. Тэгээд байшингаа уурлаад аавынхаа төрсөн өдөрт өгөх цаг нь болоод тэгжидл нэг өдөр яг тэр аавынхаа төрсөн өдрийн өглөө нөгөө байшингаа санаандгүй унгаагаад эвдэлчиж гинэ. Тэгтэл түүний ах эгч хоёрынх нь ах нь болохоор чи өөрийнхөө юмыг сайн харж хандахгүй яасан юм бэ? Чи болгоомжгүй байдлаас л болж унгаалаа шүү дээ гэсэн. Харин их чинь миний дүүгийн хийсэн тийм сайхан байшин ийм байдалтай болчихоор чамд ямар хэцүү байгаа бол гэж асуусан. За энэ хоёр хүний хэн нь түүнтэй хамт байсан гэж бодож байна. Хоёр дахь нь аваад тэ. Тэр байшинг харж хандсан бол унахгүй байх нь үнэн тэр шудраг тэр зүйл зарчим ярьж байгаа. А гэхдээ тэр хүний дотор тэр хүүхдэн дотор аавынхаа төрсөн өдөр зориулж бэлдсэн бэлэг нь байхгүй болсон гэдэг тэр харамсал байгаа. Тэрийг нь дүүийнхээ өмнөөс мэдэрч өгч байгаа их чин түүнтэй илүү хамт байгаа үз. Зовлон туулж байгаа нэгэнд зүгээр л хань олон тайтгуурлах Бурхны хариу нэхээгүй хайрыг магадгүй биднэрт сургахын тулд зарим хүмүүсийн амьдралд хүнд хэцүү дутагдал ачигдмал байдлыг зөвшөөрдөг бол яах вэ? Түүний буруу биш. Эсвэл бүр эсрэгээр бурхан түүгээр бахархдаг байвал яах вэ гэдэг асуултыг тавих гэдэг. Иов номын 2:3 дээр ингэж хэлсэн. Эзэн сатаанд ингэж хэлсэн байна. Миний бол Иовыг анзаарвуу гэж хэлсэн байна. Өөлөх өөгүй. Зөв шудраг агаад бурханаас имэж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ. Шалтгаан үгүй атал түүний сүрүүлэхээр чи намайг түүний эсрэг туршсан ч тэр чин үнэнчээрэл байна гэв. Яасан байна энэ дээр? Бурхан өөрөө Иовоор бүр ингэж бахархаад бардаад байгаа зү. Чи харж гин үү? Чи Иов шиг ийм мундаг хүнийг мэдгүй чи. Яагаад гэвэл миний Иов надад хайртай. Тэ? Энэ Иов миний хүн гэж бардж штий бурхан тэ. Өөрөөр хэлбэл зарим хүний амьдралд тохиолдож байгаа муу зүйлсүүд бурхан түүнд хайртай болохоор бурхан түүгээр бахархдаг учраас тодорхой хэмжээнд дааж чаднаа гэж үзсэн учраас өгсөн зовлонгууд байвал бас яах вэ гэсэн асуудал. Тэглээгээд ор мөргүүгээр тэ шудраг зөвхт бас байдал нь хүний амьдралд муу зүйлсийг авчрахгүй гэж бас хэлж болохгүй шүү. Тэр нөхцөл байдал болгоныг бид нар харахтаа энэ нэгэн хүн Бурхны өмнө зөвхт бус байгаагаас бол тэгсэн байна гэж шүүлтийн байр суурьнд байхгүй байх нь бидний ажил юм аа гэдгийг өгөр хэлэх гээд байна гэсэн. За хоосон ядуу өвчин зовлонтой байдал нь тухайн хүний зөвхт бус байдлын илэршээлэл
биш байх боломжтой шүү гэж хэлгээд байгаа. Амен. За тэгвэл миний зүвт байдал эсвэл эд баялаг нь үр хүүхдийн минь аюулгүй байдал, элбэг хангалуун байдлын баталгаа болох уу? За дахиад асууя. Миний зүвт байдал эсвэл эд баялаг нь үр хүүхдийн минь аюулгүй байдал, элбэг хангалуун байдлын баталгаа болох уу? Йов номын 1:4-5 дээр түүний хүүгүүд ээлж ээлжээрээ нэг нэгнийдээ цоглон найрлагтаа эгч дүү гурайгаа хамтдаа ууж идэхээр урдаг байлаа. Тэдний ээжид нарийн өдрүүд өндөрлөхөд Йов өглөө эртлэн босож тэднийг дуудаж авчруулан ариусгаад хүүхэд бүрийнхээ тоогоор штал дахил өргөдөг байлаа. Учир нь Йов миний хүүгүүд нүгэл үлдэж сэтгэлдээ бурхныг хараасан байж магадгүй гэдэг байжээ. Үүнийгээ Йов үргэлж үлддэг байлаа. Сайн аавын хүү гэхээрээ сайн явах баталгаа байхгүй гэдгийг бид нар мэддэг үү, тэ? Өөрөөр хэлбэл Йов ингэдэг байсан мэн, тэ? Хүүхдүүд минь бурхны өмнө буруу юм хийчихвдээ гэд өмнөөс нь дахил өргөөд л байсан байгаа. Өөрөлд засал маягийн юм хийгээл байсан байгаа. Гэхдээ тэр хүүхдүүдийн сайн сайхан байдал Йовын сайн сайхан зөвхт байдалтай хамааралгүй буюу эзэн хүн бүртээ тулж ажиллах болно гэдэг санаа байгаа. Энд өнөөдөр өсвөрийн дүүнер маань байна, тийм ээ. Та бүхэндээ хэлэхэд эзэн бурхан та нарын маань амьдралд зориулсан агуу гайхамшигтай төлөвлөгөө байгаа. Гэхдээ тэр нь аав нь эсвэл ээж нь зөв болон муу байхаас үл хамааран, сайн болон одоо харуухан амьдралаар амьдрахаас үл хамааран эзний гараас мутраас ирэх ерөөл болгон зөвхөн бурхан чамтай харилцах харилцаанаас хамааралтай шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За, бүгдээрээ ингэж хэлье. Бүгдээрээ зөвхөндөө гараа тавьж хагаад эзэн намайг ерөөх хэсэг нь бурхан бид хоёрын харилцаатай хамаатай гэж хэлье. За, өөр нэгэн аав ч юм уу тийм бялдуучлах юм байхгүй байх нь шүү дээ бурханд, те. Чиний аав чинь сайн байсан учраас гэхгүй байх нь шүү дээ. Жүжигчин Жаки Чан гэсэн, те. Хүн хар тамхины хэрэгт орооцолтоод ингээд уучлаарай намайг. Бидний мэдгээр бол Жаки Чан шиг сайн эр хүн байхгүй, те. Түүн шиг сайн аав байхгүй юм шиг санагдахаар. Гэтэл тэр хүн юу гэсэн бэ гэхээр үр хүүхдээ сайн хүмүүжүүлж чадаагүй намайг уучлаарай гэж олон нийтээс уучлал гуйж яхахыг хараад миний хувьд бүр нэг өөр юм тэрмээ санагдсан. Ямар сайн аав юм хөвлөө. Түүнээс үл шалтгаалan ямар муу аавын хүү байсан ч гэсэн эзэн бурхан сайн сайхан ерөөлийн амьдралаар амьдруулахаас боломж бас байх нь шүү дээ, тийм ээ. Сайхан том охинтойгоо ярьж яхад нэг юм болоо. Бид нар Tinkerbell гэдэг нэг кино үзсэн. Тэгээд тэр Tinkerbell гэдэг киног үзчихсэн хүн байна уу? Нэг юм далавчтай шидтнүүд яваад идэг шүү дээ. Тэгэл ингээл хаврыг авчраал, зуныг авчраал, намрын шидтэн, өвлийн шидтэн гэл ингээл юм жижигхэн нөгөө нэг хуруун чиний хүмүүс тэгээд тэд нар ингээд шидтэн те. Тэг ингээл энэ тэнд тоос хүртэйгээл тоос цацгаар ингээл янз янзын гайхамшигуд болоод ингээл тэгдэг. Тэгэл тэр киног бид нар үзэл дууссан. Тэгээд тэр киног үзэж дууссаны дараачаар нэг ч юм бодоогүй би одоо юуны ийм одоо ингээл хүүхдийн гоё уран сэтгэмжтэй ийм гэгээлэг сайхан юм л гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн чинь унтахын өмнө манай том охин надад тэгж байна. Аваа. Саяны кинонд гарсан шидтнүүд байна шүү дээ, тий. За. Байдаг бол гоё л юм те гэлдэгч. Тийм гэлдэглээ. Гэтэ аваа байдгүй те гинэ. Яасан гэдгсэн чинь. Гүй тэр хавар намар 100 өвөл болох мол тэр чинь юусо бурхны гартлаа байгаа шүү дээ тийм биз дээ гэсэн. Тэр хүний теологийн мэдлэг ямар мундаг байна те. 9 настай. Тэгээд зүгээр ингээд тэр киног бол ингээд уран сэтгэмжтэй гоё юм байна те. Зүгээр ийм юм байвал сайхан л юм гэж бодож байгаа боловч цаад бүр уг үндэс нь болохоор тийм яг штэ бурхны мотор бүхэн байгаа штэ гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр би бас өнөөдөр нөгөө хүүхдийн багш нар маань дааш тиймд байгаа л да. Ийм мундаг те
теологийн итгэлийн боловсралтай юм хүүхдүүдийг гаргаж иж байгаад үнэхээр баярлмаар байна. Одоо жишээ нь тэгээд би нөгөө тийм мэдэхгүй хүүхдэд тайлбарлах юм бол те шидтэн гэдэг чинь энэ чинь л хүн зохиоцсон. Бурхан үнийг хийд ингээд ингэж ярих шаардлагагүйгээр тэр хүүхдүүд тийм мундаг боловсралтай байгаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл миний зүгт байдал хэдийн мань хүний ирээдүйтэй хамааралтай биш болцсон. Өөрийнхөө итгэл бишрлийг, итгэлийн үндсийг тэр хүүхэд тарьж байгааг харахтаа үнэхээр бахархалтай санагдсан. За тэгэхээр бүгдээрээ аль болох миний сайн сайхан зүгт байдлыг нь хамаагүй учраас үр хүүхдүүдтэй Бурхныг сайн одоо ойлгуулахыг хичээе. Дээр нь залуучууд өсвөрийнхэн маань ер нь бол миний итгэл бол миний л итгэл шүү л гэдгийг ойлгож өөрийгөө баг залуу гэж бодлогоогоор эзэн дотор шар хортой итгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд за өсвөрийнхэн маань нэг эргэн тойрондоо байгаа дүүнийхээ гинэ найзныхаа гарыг барьж агаад чиний итгэл бол чиний итгэл шүү гэж хэлээд хөө. Тордж байгаарай, хайрлж байгаарай гэж хэлээ. За 5 дахь зүйл нь за үүнийг яриад өнөөдрийн эзний үг өндөрлөх болно. Эцэст нь хэлэхэд эзэн бидэнд эд баялагийг зөвшөөрөх хэсэг нь бидний зүтгэлийнх биш харин түүний их мэдлийн хэрэг юм аа гэдгийг өнөөдөр бүгдээрээ бодож үзцгээе. Йов номын 38-ын 4-5 дээр хэлэхдээ газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байваа? Мэддэг бол надад хэлээж хинжүүрүүдийг минь хэн тогтоосон бэ? Чи мэддгээс хойш хэн дээрэн шугам татсан бэ? Түүний суурууд юун дээр тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ гэж Йов номын 38-ын 4-5 дээр хэлжээ. Хүмүүс бид шинжлэх ухаан гэдэг зүйлийг бий болгоод Бурхны бүтээсэн бүтээлийг таньж мэдхээр хичээж байгаа боловч эцэст газар дэлхийн суурийг юу хэн тавьсан юм? Энэ хинжүүрүүдийг хэн тогтоосон юм? Газар дэлхийн ертөнцийн булангийн чулуу гэж байдаг бол түүнийг нь хэн хаана хизээ тавьсан бэ гэдэг бид нар мэдтгүү. Түүнийг Бурхан өөрөө л мэддэг. Тэр бол агуу нэг юм бөгөөд эздийн эзэн хаадын хаан дээдийн дээд юм аа гэж тохиолмоор байна. Хүн гихч өөрт нь сайн сайхныг хүртэх эрх бол байхгүй. Гэхдээ Бурханы нэгүслэр түүнд өгдөх боломжтой юм аа гэж хэлмээр байна. Хөдөлмөр зүтгэлдээ урамшиж, эзний өмнө сайныг үлдэж, зүр сэтгэлдээ талархал тээж амьдрах нь хүнд илүү дээр юм аа гэж хэлмээр байна. За яа гэнэ үү? Хөдөлмөр зүтгэлдээ урамшаад, эзний өмнө сайныг үлдээд, зүр сэтгэлдээ талархал тээж амьдрах юм бол бидний хувьд санхүү мөнгө гэдэг зүйлийг Бурхны нүдээр буруу өнцгөөс харчаад амьдарч ирсэнс хамаагүй дээр байх нэ. Тэгээд Йов номын 1:21 дээр хэлэхдээ нүцгнээр би ихийнхээ хөвлөгөөс ирсэн, нүцгнээрээ би тийшээгээ буцах болно. Өгсөн нь эзэн, авч одсон ч эзэн тул эзний нэр алдар шиг гэвэ. За, яан гинүү? За бүгдээрээ үнэхээр өгсөн эзэн авсан эзэн хэрэг өгсөх юм бол авч болохоор байна тийм ээ. Гэхдээ намаа баян байлгах хэсэг нь Бурхны эрх мэдлийн хэрэггээ биднэрт зөөр сайхан гидсэн хэлээд налаагаа твтчих явах тийм нэгүслэг өгдсөн үү? Бид нэр хөдөлмөрлөн, ажиллана, бид нар үйлчлэн. Гэхдээ нэг зүйлийг толгой дотроо дандаа бодож амьдрна гэсэн. Миний хийж байгаа ажил төрөл амжилттай байх хэсэг нь. Миний амьдрал эд баялгаар хангадах хэсэг нь эцсийн эцэст эзэн Бурхны эрх мэдлийн асуудал юм аа гэдгийг хүндэтгэж өгдсөн жоохон юм байсан ч гэсэн талархаж амьдрах нь хүнд оногджээ гэдгийг хэлмээр байна. За баруун болон зүүн талдаа байгаа хүмүүстэй хандан эзний нэгүсэлд талархъя гэж хэлье. За бүгдээ хамтдаа залбирцгаая. Эзэн Бурхан минь ээ, тэгээ бидний амьдралд нэг ширхэг зүг өгөхөөс эхлээд үр хүүхдийг өгөх хүртэл эсвэл бидний амьдралд хин нэгэн хүний зөвшөөрөх хүртэл бидний амьдралд үнэхээр нэг мөнгнөөс эхлээд үнэхээр хязгааргүй их мөнгө санхүүг зөвшөөрөх хүртэлх тэр бүх нөхцөл байдал зөвхөн таны эрх мэдэл гэдгийг бид
хүлээн зөвшөөрч байна эзэм нэ. Таны эрх мэдэл гэдгийг хүлээн зөвшөөрч зүрхэндээ байлгаж таны замаар алхах тэр итгэлийг биднэрт сойрхооч гэдгийн төлөө залбирч байна. Мөнгө санхүүг буруу ойлгож, буруу зарцуулж үнэхээр буруу амьдрахаас биднийг хамгаалж өгөөч. Мөнгийг шунан хүсэж амьдралдаа бузар мөг оруулж ирэхээс биднийг хамгаалж өгөөч. Чин сэтгэлээсээ гуйн залбирч байна. Эзэн Есүс Христийн нэрээр залбирая. Амен.